За тэгэхээр энэ 20 оны сонгуульд болох шоо холбогдуулан одоо сонгуулийн сурчлагаа хийх юм санал тавьж байгаа маа. Тэгэхээр одоо сошиал медиа маркетингийг бид нар яг кампань гэж үзэх юм бол ингээд дөрвөн үндсээс тогтд юм байна. Тэгэхээр reach буюу нөгөө одоо сонгогчтой хүрэх, хоёрдугаарт нь brand awareness буюу сонгогчдод өөрийнхөө брендийг танилцуулах, гуравдугаарт нь engagement буюу одоо бид нар сонгогчтой холбоо тогтоох, дөрөвдүгээрт нь видео нөөс гэдэг ийм дөрвөн үндсээс тогтд юм байна. За энийг дэлгэрүүлж яриа. Хамгийн дөрөв нь болохоор reach гэж байгаа. Энэ болохоор олон хүмүүст хүрэх, өөрхөн контент айлуулах олон хүмүүст хүрэх гэж байгаа. Бид энэ өдрийн 50 доллараар boost хийж байгаа. Тэгээ энэ өдрийн 50 доллараар boost хийхдээ эдгээр бүгд ингээ 10 доллар гэдэг бүгд хуваагдаж байгаа. Энэ би зөв 3-ыг жишээ олгосон байгаа. Тэгмүүд юу аа? Одоо жишээлбэл өдрийн 10 доллар болоод хуваагдсан гэсэн эдгээр бүгдийн хөө хөөний сонирхол тэгээд юу нас эдэргээл бүгд өөр нөлөө ингээ хуваагдаж байгаа байхгүй. Тэгээд одоо жишээлбэл нэг пост бэлдээ гэж бодъё л доо. Нэг пост бэлдээ тэрийг одоо зөвхөн хүмүүс амар олон хүн хүрэх зорилгоор өдрийн 50 доллар бүслээ. Өдрийн 50 доллар нь 3 хэсэг болж хуваагдаж байгаа. Эхний нь болохоор зарны бизнес эдийн сонирхсан хүмүүс, хоёр дахь нь болохоор юу эдийн засгийг сонирхсан хүмүүс, гурав дахь нь болохоор уустар сонирхсан хүмүүс, тэгээд сонгуул сонирхсан хүмүүс гэдэг. Ингээд бол хөө хөөний тэгэж юу яг сонирхож хүний эрхчээж бодож шүү дээ. Хүний эрхчээж бодож шүү дээ. Хүний ер нь зөндөл баг. Би зөв ихний 3 жишээ. Хүний эрхч юм уу, хууль ч юм уу. Тэгээд энийг ингээ бүүстэй 7 хоногийн дараа манай контентыг бизнес сонирхсан хүмүүс рүү бизнес сонирхсан хүмүүсд амар хандлттай байл бидний юу вэ? Бизнес сонирхож байгаа тэр нөгөө өдрийн 10 доллар 20 доллар болгож ихсгэн. Эдийн засаг хүмүүс сонирхгүй ханд бид нар эдийн засгаа ингээд бол хасчихна. Тэгээд уус төр хүмүүс сонирхож байвал эсвэл сонгоод хүмүүс сонирхож байвал бид нар шууд юу вэ? Энийхээ бас нөгөө нэг өдрийн тэд 10 доллараар ерөнхийдөө бол ихсгэн. Яг нь тэрээ энэ хүмүүс ингээд сонирхоод айгүй их мэдээлэл авч яах юм бол бид нар тэрийг улам их хэрэгтэй байхгүй. За өөрөөр хэлбэл энэ дээр бол бид нар ингээд одоо сонгогчд маань яг сонгогчд ямар одоо сэдвийг сонирхож байгаа гэдгийг тандж мэднэ гэсэн үг юм тийм. Энэ 7 хоног үү тийм харилцаа. Ойролцоогоор ер нь бол тийм 7-аас 1 сарын дотор мэдээ юм. За. Тэгээ дараа нь хэрэг яг энэ одоо brand awareness таны бас брендийг чинь олон хүмүүс төрөх тэгээ engagement гэж одоо постны хэдэн тийм like share comment эдгээр амирыг хэсгэх видео review гэхэлэр хэрэг та бичлэгтэй байвал таны бичлэг чинь бас ингээд бид нар өдрийн 50 доллар boosting бол бас яг тэрнтэй адилхан ингээд бизнес эдийн засаг улс төр сонирхож байгаа хүмүүсээр ингээд яг ингээд хандна. Тэгээд тэнгуүтээ бичлэг үзсэн хүмүүсд болохоор яаж хэлэх вэ гэхээр юу вэ? Жишээлбэл одоо бизнес сонирхож байгаа хүмүүсийг таны бичлэгийг чинь 0-аас 50% үзлээ гэж бодъё. Тэгээд тэнгуүтээ эзэн улс төр сонгуул сонирхож байгаа хүмүүсд таны бичлэгийг чинь 50-аас 100 хүмүүс нь үзлээ гэж бодъё. Тэгээд яг энэ 50-аас 100% үзэж байгаа хүмүүс нь болохоор яг ингээд яг тухайн контентэнд аягүй анхаарлаа хандуулсан одоо жишээлбэл тухайн хүнд нь сонгуулаа өгөх өндөр магадлалын хүмүүс байгаа байхгүй. Тэгээ бид нар энэ зөвхөн 0-аас 50%-аас үзсэн хүмүүсэд нь ерөөсөө бид нар контент өрөхгүй яагаад бид нар чинь сонирхгүй юм чинь. Энэ мөнгө бид нар шууд 0-аас биш 50-аас 100% үзэж байгаа хүмүүстэй юу юм. Өөрөөр сонгогчдыг ингээд ангилж байгаа юм байна те. Бидний сонирхлыг манай одоо бид нар явуулсан контентыг сонирхож байгаа сонирхгүй гэдэг нь сонгогчдод ангилж байгаа юм тийм үү? Багцлж байгаа юм те. За. Тэгээд 1 сарын дотор ерөнхийдөө эхний 7 хоногт манай контентыг тиймэрхүү бизнес дээр сонирхсан хүмүүс эдэргээд ерөнхийдөө бол орчин. Бизнес сонирхож байгаагаас тийм хүмүүс сонирхож байна. Одоо эдийн засгаас тийм хүмүүс сонирхож байна. Улс төрөөс тийм хүмүүс сонирхож байна гэдэг. Ингээд тэр мэдээлэл нэр чинь. Тэгээд ерөнхийдөө тэр мэдээлэл ингээ бас ингээд явсаар агаад одоо ер нь бол хүн болгоны одоо өдөр болгон хүн болгоны гар утсанд ерөнхийдөө гарч ирээл юм гэсэн үг. Энэ хүн ийм яриад байна гэдэг. Жишээлбэл энэ яг юутай адилхан байхгүй. Одоо яг нөгөө нэг коронавитой ерөнхийдөө адилхан байхгүй. Жишээлбэл хамгийн анх нөгөө корона гарч ирээд хүмүүс нэг тоохгүй байсан шүү дээ. Тэнгүүд эхлээд тоокгүйсэн за ийм вирус гарч ирлээ. Хоёр дахь удаа дахиад нэг жоохон хүмүүс ярьж байна. Хүмүүс нэг жоохон дээл нэг бас дахиад тоокгүйсэн. Тэгээд 7 хоногийн дараа хүмүүс нэг жоохон сонирхож ирсэн. Тэгээд ийм хүн байт юм аа гэдэг. Тэгээд айгүй нэг сарын дараа хүн болгоо ингэ нэг коронавирус гэсэн үг. Өөрөөр юу гэж хэлэх вэ? Өдөр болго ингэ бид нар ингэ мэдээлэлд авах юм бол тэр хүнийг ингэ тэр хүн сонирхоод туссан бай. Тухайн хүнд сонгууль засаж би ерөнхийдөө тэгэхээр бид нар контентаа тухайн сонгуулийнхаа юунд тааруулж контентуудыг бэлдэх юм багцуудыг тийм ээ. Тэгээ айл багц нь амжилттай явж байгаа гэдгийг ерөнхийдөө ихлэ бүгдийг шахаж байгаа. Тэгээ тэндээс яг бидний сонирхол татсан одоо онж буудаад байгаа контент багцаа яах вэ? Илүү идэвхжүүлнэ гэж хэлж байгаа юм шүү. Тийм. Тэгээ бид нар одоо ингэ мэдээлэл ингэ цуглуулчаа за бизнес сонирхож байгаа хүмүүс хэдэн хүмүүс байгаа юм байна. Улс төр сонирхож байгаа хүмүүс хэдэн хүмүүс байгаа юм байна. Тэгэхээр яг бид нар яг бидний контентыг 50-100% үздэг хүмүүстэй ингэ болчих юм бол яг сүүлийн яг сонгуул өгөх 7 хоногт нь ганцхан тедэртэй зориулж
бид нар шууд хамаг контент өргөх байхгүй. Яа нь бид нар чинь бидний тухайн хүнд сонгох аягүй өндөр магадaltaй. За. Ингээд болчихсон юм тийм. За энэ ерөнхийдөө бол бид давтаа тавчхан ихэд бол ямар ч гэсэн сонгуулийн кампайнд ажиллаж хийж өгөө гэж байгаа юм тийм. Тэгээд юм дөрвөн үндсэн үе шатаас ингэж багтаж ингэж одоо Facebook-ын тохиргоо хийх юм байна тийм үү? Тийм. Facebook-ын тохиргоо хийж контент хийх юм байна. Тэгэхээр зэрэг бид нар ямар ч гэсэн энэ тодорхой хугацаанд дараа бол тэр бидний одоо бидний зорьсон зах зээлийнхаа 80 хүртэл үеийг тийм үү? Тийм. Зорьсон зах зээлийнхаа 80 хүртэл үеийг одоо хүрнэ гэсэн баталгаа бол гаргаж өгөх боломжтой тийм ээ. Тэгээд дараа нь ажил дуусах явцад бол яг хэдэн үед нь хүрсэн байна гэдгийг тайлангаа яах вэ? Яг бодитоор нөхөх боломжтой тийм үү? Тийм. Энд дээр жишээлбэл одоо юу байна? $50 их шиш магад өдрөө бүгдээрээ ингэ нийлээд өдрийн $200 болж байгаа байхгүй юу? Ойролцоогоор өдрийн $200 болж байгаа. Гэтэ энэ ер нь бол за 100,000 төгрөг тоосч юм да $200 гэдгийг. За нэг ойролцоогоор за арай 100,000 за нэг $200 юу л ах. За тийм бараг л 100,000 хэрэг өдөрт $300-аас $600 гаргаад өдөрт нэг өдөрт $300-аас гаргаад одоо манай Монголд тэр Facebook ашиглаж байгаа, Instagram ашиглаж байгаа ойролцоо 80% нь юу баталгаатай хүргэж чадна. 80%-аас дээш. Facebook ашиглаж байгаа хүмүүс. Тэгээд хамгийн сүүлд нь энэ бүгдийн уулзсан дараа бас 80% нь хүргэсэн гэдэг бид нэр тийм репорт бэлдээд өгч чадна. За тэгэхээр мэдээж одоо сонгуул юмч мэдээж тусгай нэг аймаг ч юм уу дүүрэг ч юм уу тааруулж хийж байгаа. Тэгэхээр зэрэг одоо нэг 30,000-аас 50,000 ч юм уу те бидний юу хүрэх ёстой шүү дээ. Тэр 30-аас 50,000 хүрэхэд бол тухайн ерөнхийдөө хүрэхэд бол өдрийн $200 гэсэн үг юм тийм үү? Тийм. Тэгэхээр хангалттай бол одоо сонгуульд өгөх 2 сарын дээр тийм 2 сарын дээр 80% нь хүрэх боломжтой гэж хэлж байна тийм. 2 сарын тийм. Тэгээ 2 сарын дээр 80% нь хүргээд тэр 80%-аа бол өөрсдийнхөө одоо брендийг бүр одоо айгүй сайн ойлгуулад тэгээд тийм харилцаанд ороод engagement-д ороод тийм ээ. Харилцаанд ороод тэгээд тэр усуудыг бол одоо саналаа өгүүлэх яг нь эцэг үнэршлийг бол 20 сарын дээр бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаа тийм ээ. Тийм. За өөр нэг юм байна. За анхаарлаа танд баярлалаа.